2016 оноос хойш үйлдвэрлэгдсэн RX 450 машины арын багажны хаалгыг дотроос удирдлагаар хөрнөөс удирдлагаар биш одоо арын багажны хаалган дээрс удирдлагаас биш одоо арын Lexus гэсэн лого эмблем дээр гараа ортолоод авахд онгоож болдог. За хамгийн гол нь дотор хянхын одоо settings хэсгтээс одоо тохиргоо давхруулдаг. Мөн одоо машины төлхөөр заавалчгүй машины гадна байрсан байх хэвээр. За тэгээд тохируулаад үзээрэй манайхаа. За тохиргоог эрхэн тохируулъя зааж өгье. Хянах самбарн дээрээс settings хэсэг рүү ороод за хамгийн дээрээс гээд заагаад өгөөрэй амрах. Таашаа гүйлгээд энэ зэсийг сонгоод за аашаа дараад оронгууд PBD гэдэг байгаа. Харин багажны хаалган зурагтай. За аашаа ороод system settings гэдэг ороод all on гэдэг дарахад тохиргоо идэвхжнэ. За үүнийг сонгоход одоо хаалганы төвшин бас ингээд 5 төвшөнд нэгдэж онгоно. Бэш өндөрт дунд зэрэг гэдэг эсвэл нэлээд баг доор гэдэг ингээд онгох тохиргоо байгаа. Мөн одоо хаалганы дууны одоо нэг чанга сулыг бас эндээс тохируулж болдог гэсэн үг.